Та бүхэнд орой мэнд хүргэе халуун хөтөлбөр эхэлж байна. Тэгэхээр бид энэ удаад ам долларын ханш болон эдийн засгийн нөхцөл байдал гэсэн энэ хөө сэдвийг хөндөж ярилцж байгаа юм. За сүүлийн өдрүүдэд юм долларын ханш нэлээд эрчимтэй өсөж бараг 1800 нэлээд төхөж ирсэн. За үүний дараагаас Монгол банк бол тодорхой бас арга хэмжээг буурсан. За энэ долларын ханшийн өсөлтийг тойроод ер нь эдийн засгчид бол бас эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа гэдэг дээр дүгнэлтүүдээ хэлж ирсэн. За Монгол банкны ерөнхийлөгч ч гэсэндээ бас Монгол банкны ерөнхийлөгч болон ерөнхий сайд гэдэг албаны хүмүүс бас эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ гэдэг дээр бол тодорхой мэдээллүүдийг хэлсэн байгаа. За хамгийн сүүлд Монгол банкны ерөнхийлөгч Золж Жаргал юу гэж хэлсэн бэ гэдгийг та бүхэн харж байна. За оны эхэнд байсан 1 доллартай харьцах 1700 төгрөгийн ханш нь гадаад худалдаа тэнцвэрчгэд боломжтой ханш гэж манай мэрэгжилтнүүд бол үзэж байгаа юм. За гадаадын хөрөнгө оруулалтын хувьд эерэг тоонууд харагдаж эхэлсэн. За оны эхний 2 сард 280 сая долларын хөрөнгө оруулалт орсон байна. За 2014 оны эхний 1 сарын худалдааны тэмцэл анх удаага одоо тэнцвэртэй гарлаа. За валютын нөөц хангалттай байгаа. Долларын ханшийг одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байх бүх боломж байгаа гэсэн юм мэдээллийг өгсөн. Тэгэхээр одоогийн байгаагаас буюу 1750-60 орчим төгрөгөөс бол дээшээгээ нэмэгдэхгүй юм байна гэсэн ийм одоо баталгааг бол Монгол банкны ерөнхийлөгч хамгийн сүүлд өөрийн одоо биеэр хэлж нотлсон гэж ойлгож болох юм аа. За эндээс нэг зүйлд анхаарлаа хандуул 2014 оны эхний сарын одоо гадаад худалдааны тэнцэл бол ашигтай гарсан ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ чухам юу болов гэдгийг Монгол банкны их сурвалжаас авсан мэдээлэлээр та бүхэндээ хүргэж байна. За гадаад худалдааны тоймны мэдээллийг хүргэе. За 2014 оны 1-р сарын 15-ны байдлаар мэдээлэл ямар байгааг та бүхэн харж байна. За тэгэхээр нийт 2014 оны 1-р сарын байдлаар экспортын хэмжээ бол үндсэндээ 2014 оны 1-р сарын байдлыг 2013 оны 1-р сарын эхний одоо 15 хоногийн байдалтай ингээд харьцуулаад харахад нийт экспортын хэмжээ бол буурсан. За импортын хэмжээ гэсэндээ 14 оны 1-р сарын байдлаар бол буурсан ийм дүнтэй харагдаж байгаа юм. За алдагдлын хэмжээ гэсэн бол үүнийг дагаад бас 14 оны 1-р сарын эхний одоо 15 хоногийн хугацаанд бол 13 оны 1-р сарын 15-ны байдалтай харьцуулахад өссөн байгаа ийм дүр зургийг та бүхэн харж байна. За дараагийн мэдээллийг үзүүлье. За 14 оны 1-р сарын байдлаар нийт бараа эргэлт 658 сая ам.доллар байсан байна. За экспорт 14.1% өсөлттэй. За импорт бол 32.3%-аар буурсан юм байгаа бол за алдагдал 16 сая ам.доллар гарсан байгаа. Энэ бол бас түүхэндээ байгаагүй юм бага хэмжээний алдагдал гарсан. За 2013 оны 1-р сарын байдлаар 780 сая доллар ам.долларын нийт бараа эргэлт. Тэгвэл 1 жилийн өмнө гэсэн үг. 14 оны 1 сарын байдалтай харьцуулахад 780 сая ам.доллар нийт бараа эргэлт байсан байна. За экспорт бол 17%-аар юм өссөн өсөлттэй. Экспортын өсөлтийн хурдац юм байсан бол импорт 1%-аар өссөн юм байсан байна. Тэгэхээр эндээс бид нар бас нэг зүйлийг харах хэрэгтэй. 14 оны 1-р сарын байдлаар импорт ягаад 32.3%-аар буурсан бэ гэдэг дээр бол анхаарал хандуулъя. За үүний тайлбар нь бол нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 67%-аар буюу 132 сая ам.доллараар буурсан нь нийт импортыг 32.3%-аар буурахад гол нь нөлөөлж гэсэн ийм дүгнэлтийг бол Монгол банкны одоо мэдээлэлээр бол дурдсан байгаа юм. За 13 оны 1-р сарын байдалтай бол харьцуулахад импорт 1%-аар өсөж байсан бол за 14 оны 1-р сард импорт 32.3%-аар буурсан. Өөрөөр хэлэх юм бол нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 67%-аар буурчсан учраас ийм дүнтэй байна гэдэг мэдээллийг харуулж байна. Зүгээр үндсэндээ ингээд харахад Монгол банкны ерөнхийлөгчийн мэдээлэл буюу одоо 14 оны эхний 1 сарын худалдааны тэнцэл анх удаага тэнцвэртэй гарлаа, валютын нөөц хангалттай байгаа гэсэн энэ мэдээллийг ингээд харахад яагаад импортын хэмжээ буурч байгаа гэдэг дээр бол бид нараас дүгнэлтийг бол хийж харах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлэх юм бол 14 оны 1-р сарын байдал 13 оны 1-р сарын байдалтай харьцуулахад нийт гадаад худалдааны эргэлт өөрөө нийт дүнгээр багасчихсан байгаа ийм дүр зургийг бол та бүхэн харж байна. За энийг бол эдийн засгчид юу гэж дүгнэж байна гэхээр эдийн засаг өөрөө хөрөх тийшээгээ хандаж байна гэсэн, хөрөх чиглэл рүүгээ явж байна гэсэн ийм дүгнэлтийг бол эдийн засгчид хэлсэн байгаа. За хөтөлбөрийн хойно бол үзүүлнэ. За эдийн засагч Жаргал сайхан юу гэж хэлсэн бэ гэвэл эдийн засаг бол хүний биетэй адилхан амьд цогц систем бөгөөд за мөнгөний ханшийг эдийн засгийн цусны даралт гэж үзэж болох юм аа. Төгрөг долларын харьцааг хэмжвэл өнгөрсөн жилийн дотор эдийн засгийн даралт бараг 30%-аар өсөд байна гэсэн ийм мэдээлэл хэлсэн байгаа. За Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Болд
юу хүчилсэнийг та бүхэндээ үзүүлье. Дараагийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгааг бид ам долларын ханш харуулж байдаг. За нэгсэндээ халууны шил гэсэн үг. Биеийн муу байвал хүн халуурдаг шиг эдийн засаг муу байвал ханш халуурч өсдөг. За харин сайн байвал эсрэгээрээ буурдаг байх жишээтэй гэсэн ийм одоо мэдээллийг хамгийн сүүлд одоо хэвлэл мэдээлэлд өгсөн байгаа юм а. За ингээд эдийн засгчид бол манад одоо урдаа барьдаг гэж хэлж болох тулхтай одоо эдийн засгчдын өгж байгаа өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд өгж байгаа дүгнэлтээс харахад бол ийм байна. За үүнтэй холбогдуулаад засгийн газраас мэдээж хэрэг бас эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад тодорхой арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2014 оныг импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортыг одоо дэмжих ийм жил болгоно гэж зарласан. За үүнийхээ ч үр дүнд Чингис бонд болон Самурай бондоос одоо тодорхой мөнгүүдийг зарцуулж эхний ээлжинд 1.80 орчим төгрөгийг бол эдгээр одоо үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулахаар бол болсон байгаа. За энэ талаараа өнгөрсөн нэгд өдөр эдийн засгийн хөгжлийн сайд болон хөгжлийн банкны захирал нар одоо мэдээлэл өгсөн байгаа. За зээлийн үр дүн ер нь ямар байх юм? За хизэнээс одоо ойрын хугацаанд энэ зээлийн үр дүн мэдрэгдэж эхлэх юм бэ гэдэг асуултыг хөгжлийн банкны захиралд тавьсан. За үндсэндээ бол өнөөдөр эцсийн байдлаар 1151 төсөл байснаас 888 төслийг шалгаруулж авч үлдсэн байгаа. За 888 төсөл бол импортыг нэг талаас орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, за нөгөө талдаа экспортыг дэмжих одоо иймэрхүү төслүүд 888 төсөл байна гэдэг ийм мэдээллийг өгсөн байгаа юм а. За нийгмийн эдийн засгийн нөлөөлөл нь хэрвээ юу байх юм бэ гэдгийн талаар хөгжлийн банкны одоо захирал юу гэж үзснийг үзүүлье. За 55 сарыг мэдээж хэрэг хүлээхгүй. Яг тэгэхээр саяны гарсан тоо маань одоо зээлийн иргэн төлөх хугацаа шүү дээ. За зээлийн иргэн төлөлөө мэдээж хэрэг тэр компани чинь ажиллаад эхэлнэ. Энэ ингээ харж байхад бол ихэнх төслүүд 1-2 жилийн дотор бол үйл ажиллагаа эхлүүлэх боломжтой гэж харагдаж байгаа. За тэр тоогоос дэлгэрэнгүй тавь. Тэр хугацаанд мэдээж хэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлээд орлогоо олоод тэгж яваад мэдээж хэрэг тодорхой хэмжээр ашигтай ажиллаад тэгснийхээ үр дүнд одоо дунджаар нэг 55 сарын хугацаатай зээлийн ерөнхийдөө эргэжлүүлээд тэр төсөл нь өөрөө хөл дээрээ зогсоод тэгээд цааш өөрөө ингээд аваа явчих. Арилжаан журмаар явчих боломжтой байна гэж харсан. Тийм. Шинжлэх засгийн газар анх байгуулагдж байхад Монгол банк засгийн газар хоёр нэлээд хоорондоо уялдаатай ажиллахаар болж байна гэдэг ийм мэдээллийг бол өгч байсан. За үүний ч дагуу хамтарсан бас хэд хэдэн одоо арга хэмжээ төслүүдийг бол хэрэгжүүлсэн, үн тогтворжуулах хөтөлбөр гээд за орон сууцны 8% хүүтэй зээл гээд эдгээр ажлуудыг бол хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлснийг иргэд олон нийтэртэй дэргүү мэдж байгаа. За үүн дээрээс бид нар нэг зүйлийг бол бас анзаарч харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол банк засгийн газар хоёрын одоо үйл ажиллагаа уялдаж байгаа юм бол эдийн засгийн өнөөдөр дүр зураг ягаад эдийн засгчдын дүгнж байгаагаар ийм байна вэ? Өнөөдөр ам долларын ханшийг халууны шил гэж халууны одоо эдийн засгийн халдварлыг хэмжиж байдаг, эдийн засгийн одоо нөхцөл байдлыг хэмжиж байдаг нь хэмжигдэхүүн гэж харах юм бол өнөөдөр ягаад нөхцөл байдал ийм болвоо гэдэг дээр бол бид нар бас дүгнэлт хийж харах үүднээс эдийн засгчдын үгийг сонслоо. За өөрөөр хэлэх юм бол Монгол банкны одоо ерөнхийлөгч асан. За өнөөдөр бол эдийн засгийн хөгжлийн дэд сайд Чулуунбат хамгийн сүүлд юу гэж ярилцлага өгсөн бэ гэдгийг үзүүлье. Засгийн газар Монгол банк хоёрын бодлого маш сайн уйлдах ёстой мэдээж хэрэг. За гэвч ингэж ханш унаж байгаа нь бол ерөнхий зах зээл дээрх иргэд компаниудын төлбөрийн чадвар орлого муудаж байгаа нь уйлдахгүй байгаагийн шинжилгээ. Дотоодын бүтээгдэхүүн өсөхөөр сонин дүр зураг бол харагдаад эхэлж байна. Өөрөөр хэлбэл за нийт худалдаа багассан байна. Нийт экспорт нь өсөөг байна. Зах дээр байгаа нийт мөнгөний хэмжээ багасчихсан. Уг нь эдийн засаг өсөж байвал мөнгө дагаад ихсэх ёстой. Гэтэл манай зах зээл дээр өнгөрсөн жил мөнгө багасчихлаа. Үүн дээр бид судалгаа дүгнэлтийг бол хийх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол судалгаа дүгнэлтүүдээ энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаануудаа бид нар бас эргэж нэг харж дүгнэлтийг бол хийх цаг болжээ гэдгийг за засгийн газар дотроос ганц хэлж байгаа хүн бол эдийн засгийн хөгжлийн дэд сайд Чулуунбат байгаа. За эдийн засгийн хөгжлийн сайд өнгөрсөн нэгд өдөр өнөхөө одоо хөнгөлтэй зээлийн талаар өөрөөр хэлбэл экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг одоо орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэд байгаа 1.80 орчим төгрөгийг зарцуулахаар зэхэд байгаа. Энэ зээлийн одоо хэрэгжилт хөтөлбөр юу ямар шатандаа явж байна. За экспортыг дэмжих нь хэдэн хувь юм? Хичнээн ажлын байдлуудыг бас бий болгох юм бэ гэдэг энэ үр дүнгийн талаар бас сэтгүүлчдтэй уулзаж тодорхой мэдээлэл өгсөн байна. Экспортыг дэмжих одоо 7 салбарын төсөл байж байна. Импортыг орлох 8 одоо салбарын төслүүд ирсэн байж байгаа. Энэ дээр 5 төслийн тоог нь харж байгаа. За ингээд харахад нийт зээлийн чинь 4.2 их найдын зээлийн хэмжээний 1 их найдынх нь болохоор экспортыг дэмжих төсөл дээр байж байна. Үлдсэн дүн нь болохоор импортыг орлох төсөл дээр байж байна.
За сүүлийн 3 колонки бид анхаарал хандуулах хүсэж байна. Энэ төслүүд хэрэгжснээр гэх юм бол нийтдээ бол нэг 39 мянга, бараг 40 мянган ажлын байр шинээр бий болно гэсэн ийм тооцоо судалгааг төсөл санаа шиг ирүүлсэн байж байна. За тэгээд төслийн өртгөө нөх, хөрөнгө оруулалтын нөх хугацаа гэх юм бол аваад үзэх юм бол 55 сарын хугацаанд төслөө нөхнө гэсэн ийм дундад тооцоо гаргасан байна. За энэ бизнес төлөвлөгөө зах зээлийн судалгаа хийсэн төслүүдийн хэмжээ гэх юм бол 778 төсөл байж байна гэж. Долларын шүсгэлээр мэдээж хэрэг доллараар зээл авсан иргэд аж ахуйн нэгжүүдэд хүн дээр тусч таарна. За мэдээж хэрэг жирийн иргэдийн бас худалдан авж байгаа бараа бүтээгдэхүүний үн импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас амьдралд хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр огцом хэлбэлцлийг гаргахгүй байх үүднээс Монгол банк ажиллаж байх ёстой байдаг. За үүн дээр бол бас Монгол банкыг чиглэсэн нэлээд шүүмжлэл байгаа. Засгийн газрыг чиглэсэн шүүмжлэл байгаа. Гэхдээ нөгөө талд нөхцөл байдал өнөөдөр ийм байгаа ч гэсэн бас эерэг болох шинж тэмдгүүд хандлагууд бол гараад ирсэн гэдгийг бас эдийн засгийн тоон үзүүлэлтүүд өөрөөр хэлбэл харуулж эхэллээ. За 2013 оны эхний 1 сартай харьцуулахад 2014 оны одоо эхний 1 сарын 2 сарын байдлаар бол Монгол банкнд тушаагддаг алтны хэмжээ огцом өссөн гэдэг ийм мэдээллийг бол өгж байсан. За график дээр нэгэн тоо мэдээллийг үзүүлж байна. Юу гэхээр нийтдээ одоо засгийн газарт ирүүлчихэд байгаа 888 төслийг санхүүжүүлэх юм бол 9.8 их найд төгрөг бол ойролцоогоор хэрэгтэй. За эхний ээлжиндээ нэг их найд төгрөгийг засгийн газраас гаргаж энэ төслүүдийг бол хэрэгжүүлнэ. За Чингис бондоос энэний их усүр нь ямар байх юм бэ гэдгийг задлж харуулсан байна. За Чингис бондоос хөдөө аж ахуйн салбарыг дэмжихэд төсвөлсөн 270 тэрбум төгрөг угаасаа байгаа. За Чингис бондын үлдэгдэл бол 360 тэрбум төгрөгийг үүн дээр нэмнэ. За үлдэж байгааг нь Самура бондоос санхүүжүүлнэ гэсэн ийм тайлбарыг Монгол Улсын ерөнхий сайд Алтан уяг бол өгсөн байгаа. За дараагийн мэдээллийг үзүүлье. За 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих чиглэлээр ирүүлсэн 888 төсөл. За нийт 1151 төсөл байснаас хасагдаад 888 болсон байгаа гэдгийг тодтогч хэлье. За эдгээр 888 төсөл дотроос мөнгөн дүнгээр нь аваад үзэх юм бол хичнээн хэмжээний одоо мөнгөний хэмжээтэй юм төслүүд ирсэн бэ гэдгийг үзүүлж байна. За 500 сая төгрөгөөс бага хэмжээтэй одоо төсөл бол 31 ирсэн байна. За 500 саяас 50 тэрбум хүртэлх мөнгөний тоотой дүнтэй одоо төсөл бол 728 буюу дийлэнхийг нь эзэлж байна. За 50 тэрбумаас дээшээ гэж байгаа буюу хит их одоо мөнгөн дүнтэй ийм төсөл бол 30 байна гэсэн ийм тоо мэдээлэл өгсөн. За эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлж байгаагаар нийт одоо 888 төслийг аваад үзэхэд хүсэж байгаа зээлийн одоо мөнгөний дүн бол харилцан адил байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн доод нь 5 саяас ихсүүлээд хамгийн дээд нь 285 тэрбум төгрөгийн хүртэл одоо зээлийг бол хүссэн байж байгаа чинь ийм одоо дүн мэдээлэлүүд бол харагдаж байгаа юм аа. За 1151 төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт хөрөнгийн хэмжээ 9.8 их найд төгрөг байгаа. За үүнээс бол нэг их найд төгрөг одоо орчим төгрөгийг энэ жил 2014 онд засгийн газраас бол санхүүжүүлж за хөгжлийн банкар дамжуулан хөгжлийн банкар цаашаа дамжаад арилжааны банкудаар дамжиж бол энэ зээлүүд хэрэгжинэ. За бизнес эрхлээ экспортыг дэмжих бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн импортыг орлох энэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гэж байгаа иргэд аж ахуйн нэгжүүд бол энэхүү төслийнхөө дагуу өөрийнхөө одоо харьцдаг байдаг юм уу өөрийнхөө одоо сонгосон дурын арилжааны банкн дээр очиод энэхүү зээлийг авч энэ хөтөлбөрт хамрагдан одоо үйл ажиллагааг эрхлүүлэх юм боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл энэ бол эдийн засгаа одоо идэвхжүүлэх одоо эдийн засгаа одоо унахгүй байх тэлэх бас нэг юм засгийн газраас явуулж байгаа Монгол банк одоо хамтран явуулж байгаа юм бодлого гэж бас хэлж болох юм. За эцэст нь одоо мэдээллийг ил тод байдлах дээр юу ямархуу алхмуудыг цаашдаа хийж байна уу гэдэг талаар бид нэр хөгжлийн банкны захирлаас бол тодруулж асуусан байгаа. Зүгээр нэг зүйл бол бас жоохон бүрхэг харагдаад байгаа тал бол байгаа гэдгийг эдийн засгчид хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ нэг их найд орчим төгрөгийн одоо хөтөлбөр төслийг хэрэгжүүлсний дараагаар хамгийн ойрын хугацаанд Монгол улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд хэрхэн яаж өөрчлөгдөх юм, яаж одоо ямар үр дүнд хүрэх юм гэдгийг бол баримжаалсан ийм одоо төлөвлөлт өөрөө нийлээд бас бүрхэг байна гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн үзүүлэлтүүд буюу өнөөдрийн гадаад худалдааны одоо тэнцэл эерэг хизээ одоо болох юм. Хизээгээр одоо экспортын
одоо нэмэгдэхийн, экспортын хэмжээ нэмэгдэхийн, импортын хэмжээ яаж одоо буурахын гэдэг ч юм уу. Эдгээр тоонуудыг бол нэрвчлэн ийм төлөвлөлтийг бол бас хийх ёстой гэсэн ийм байр суурийг тодорхой эдийн засгчид бол саналыг бол дэвшүүлж байгаа юм а. За энэ төслийг зээлийг шалгаруулахдаа мэдээллийг хэр зэрэг ил тод байлгаж байна гэдэг бас асуудал бол гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ өөрөө Монгол банк өөрөөр хэлбэл засгийн газраас хэрэгжүүлж байгаа ийм ажил байгаа учраас хөгжлийн банкаар дамжуулан хэрэгжүүлж байгаа ажил байгаад байгаа учраас яг тэр зээлүүдийг ямар шалгуураар яаж одоо сонгож авсан бэ гэдэг дээр бас нэлээд мэдээлэл ил тод бус нэлээд хаалттай байна гэдэг юм шүүмжил байгаа. Тэгвэл хөгжлийн банк вебсайтаараа дамжуулан энэхүү мэдээллүүдийг ил тод болгохоор болсон гэдэг зүйлийг хэлсэн. За энэ дээр гол нь иргэд олон нийт бас энэ төслийг бол сонирхож байгаа иргэд аж ахуйн нэгж өөрсдөө бас хяналтаа тавьж за мэдээллийг бол бас дамжуулж явах ийм нөхцөл байдал үүсэж байна гэж харж болохоор харагдаж байна. Ингээд хөгжлийн банкны захирлын ярианд анхаарал хандуулъя. За тэгвэл зээлийг ямар нөхцөлд олгох юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Энийг дараах үзүүлэлтээр би тавхан дэлгүүр танилцуулж байгаа гэж. Нэгдүгээр зээлийг төгрөгөөр олгоно. Хоёрдугаар зээлийн хугацаа 5 жил хүртэл хугацаатай байна гэж. 5 жил гэдэг хугацаа чинь 60 сар үз. Та нар түрүү хэлсэн чинь энэ төслүүд хөрөнгө оруулалтын нэг хугацаагийн дундаж хугацаа 55 сар байгаа учраас бид нар ер нь энэ зээлийн хугацаа 60 сар хүртэл байх тул хангалттай байна гэж үзэж өөрөөр хэлэх юм бол төслүүдийн ирсэн санал дээр ингээд тавьсан байж байгаа ч. Ийм зүйлж байгаа. Хүүгийн хэмжээ жилийн 9%-аас илүүгээр нэлж байгаа. Энд бол одоо бид нар энэ их үүсвэрийг бид чинь хөгжлийн банкнаас гаргана. За дээр банкны салбарын банкны системээс тодорхой хэмжээ гарна. Тэгж ихтэй хөгжлийн банкнаас бол бид нар бол бонд болсон дүнгээрээ хэмжээгээ хүүгээр арилжааны банкуд их усроо өгнө. Тэгээ арилжааны банкуд болохоор энэ дээр бол одоо эрсдлүүд арилжааны банк, зээлүүд арилжааны банкудаар олгогдно. Эрсдлээ арилжааны банк хариуцна. За тэгээд тэрнтэй холбогдуулах гарах одоо энэ үйл ажиллагааны зардал, эрсдэлтэй холбогдсон зардал багтаагаад 9% сэтэхгүй байх ийм асуудлыг тавьж байгаамаа. Энэ төслүүдийн хувьд бол ямар нэгэн удаашрал одоо тийм ойлгомжгүй байдал үүсэхгүй. Яг гэвэл хамгийн гол нь тийм нөхцөл байдал үүсэхгүй тул одоо ингэж байн хяналтуудаар ингэж мэддэгдээд явж байгаа шүү дээ. За ийм үе шатантай явж ийм төслүүд ирсэн байна. Одоо энэ төслүүдийн үзүүлэлтүүд нь ийм байна гэдэг. Тэгэхээр цаашдаа бол илүү шуурхай илүү үр дүнтэй л ажиллах гэж бодож байна. Их үзрийн хувьд бол засгийн газраас ерөнхийдөө 1 их найт хүртэл төгрөгийн төслүүдэд зарцуулъя гэсэн тийм одоо шийдвэр гараад зарласан байгаа тийм. Тэгээд тэр их усрын мэдээж хэрэг байгаа л да. Багын их усрүүл гэж зарлана тийм. Тэгэхээр өнөөдрийн төгрөгийн ханшны сулралтыг яаж төгрөгийг эргүүлж чангаруулах вэ? Өөрөөр хэлбэл эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн яаж одоо сайжруулах вэ гэдэг дээр мэдээж хэрэг засгийн газар бодлогоо гаргаж үйл ажиллагаануудыг явуулж байгааг томч хөтөлбөрөөр, халуун зүг хөтөлбөрөөр та бүхэнд дурдж хүргэлээ. За үүнээс гадна эдийн засгчид бас ямар байр суурийг илэрхийлж байна вэ гэдгийг хөтөлбөрийн төгсгөл бас цохон тэмдэглэе гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол энэ нөхцөл байдлыг яаж засах арга зам байна вэ гэдэг дээр эдийн засгчид ямар саналтай байна вэ гэдгийг. За эхлээд Монгол Улсын ерөнхий сайд Нурмын Алтан юу гэж хэлсэн бэ гэдэг үзүүлээ. Валютын ханшийг өсгөхгүй байх нь зөвхөн Монгол банкны хийх ажил биш. За манай иргэд аж ахуйн нэгжүүд гадаадаас авдаг хэрэгтэй хэрэггүй зүйлээ багасгаж дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухлаа гэдэг ийм үгийг бол хамгийн сүүлд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа хэлсэн байна. За эдийн засгч Жаргал сайхан өнөөдрийн нөхцөл байдал дээр юу гэж хэлсэн бэ гэдгийг хүргэе. За тэрээр бол долларыг одоо дийлэх 7 арга гэдэг ийм нийтлэлийг хамгийн сүүлд бол бичсэн байгаа. Бичиж олон нийтийн хүртэл болгосон байгаа. За үүн дээр эдийн засгт төрийн орлогыг эрс багасгах, хувийн хвшлийн итгэл чармаалтыг сэргээх, за уулуурхай болон бусад салбарт зөвхөн хувийн хвшлийг оруулах, стратегийн гих орд газруудын төрийн өмчийн 34%-ийг олон улсын зах зээл дээр гаргах нь чухал байна. За мөн төр засгийн төр засгийн үргэлгэн зардлыг бол багасгах хэрэгтэй. За төрийн өмчийн компани байгуулах, төрд шинээр хүн ажилд авахыг бол зогсоох нь зүйтэй гэсэн ийм байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл эдийн засгч Жаргал сайхан бол нэг одоо энэ үнцгийг бол байнга баримталж байр суурийг илэрхийлж идэг. Төр бизнес тутгалтаа болох хэрэгтэй. Чөлөөт зах зээлийн зарчмаа дэмжиж энэ талыгаа бол хөгжүүлэх нь чухал юм а гэдэг энэ санааг хэлдэг. За хамгийн сүүлд ч гэсэндээ долларын ханшийг сулруулах буюу төгрөгийн ханшийг чангаруулах. Өнөөдрийн үүсэж байгаа эдийн засгийн нөхцөл байдал ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр ч бас өөрийн байр суурийг яг энэ өнцгөөс илэрхийлсэн байгааг та бүхэнд бас үзүүллээ. За Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Болдын юу гэж хэлснийг та бүхэнд үзүүлье. Гадаад зах зээлд борлуулах чанартай үндэсний бүтээгдэхүүн үйлчлэгийг бодитоор нэмэгдүүлж
олшруулах шаардлагатай байна. За хэдийгээр олон жил ярьж байгаа ч гэсэн ахиц бол муутай байгаа. За ярьсан төлөвлөсөн ажлаа шуурхай гүйцэтгэх чухал байна. Бид манай улс царай муутай байна гэж халгалахаас илүүтэйгээр өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийх хэрэгтэй байна гэдэг ийм одоо үгийг бол тэрээр хэлсэн байна. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн үүсэж байгаа нөхцөл байдал бол хэд хэдэн одоо маш олон одоо үйл явдлуудын нийлбэр дүн юма гэдэг ийм одоо дүгнэлтийг ч бас эдийн засгчид хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэг талаасаа төрийн оролцоо, бизнес дэх оролцоо, нөгөө талаасаа одоо гадаад эдийн засгийн зах зээлийн нөхцөл байдалч бас нөлөөлсөн. За нөгөө талдаа хит олсон мөнгө бол популизм хийж одоо бас улс төржилт хийж тарааж болгосон гэдэг энэ олон одоо зүйлүүдийн нийлбэр үр дүн бол өнөөдөр бол гарч ирж байна. За гэхдээ нэг зас гарга замууд байна. Бас зас найдлагатай эрг одоо үр дүнгууд бол бас эрг ихний одоо тоон мэдээлэлүүд бас харагдж байна гэдэг ийм зүйлийг өнөөдрийн эдийн засгчид бол дүгнэж ярьлаа. За хөтөлбөрийн төгсгөлд эдийн засгийн өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр бол тодорхой бас эдийн засгчид ямар байр суурийг илэрхийлсэн бэ гэдгийг үзүүллээ. Ингээд халуун хөтөлбөрийн түрээ өндөрлж байна. Ирэх баасан гарагт 22 цагт иргэд уулзъя түргээртэй.